За энэ үл зөвхөн Монголд ч биш тэргээр дэлхийн маш олон орнуудад энэ чулуун саатуулагчийг тавьдаг юм байна. Өндөр хөгжилтэй орнуудад ч тэр. За чулуун саатуулагч дотроо бас их олон янз байгаа. Зүгээр байгалийн ийм үндсэн чулуун хийцгийг бид нэр ашиглах нь өөрөө нэг чулуун манд дор хаяж нэг 250-аас 350 жилийн даацтай буюу энэ хөндийн төвтэй ийм чулуугаад. Тэгэхээр энэ чулууг ашиглах нь ямар давуу талтай вэ гэхээр тээврийн хэрэгсэл тэр чулууг очиж мөрөхөд шууд зогсохгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саад учруулах боломжтой болж. За энэ сошиалар яриад байгаа манай иргэдийн донд яриад байгаа чулуу бол нөгөө шахмал чулуу. За нэг чулуу бол ойролцоогоор 25-аас 30 хилтэй ийм чулуу байдаг. Тэг үнийн өвдөж харьцангуй юм. За 25-аас 30 хилтэй энэ чулуу бол автомашин битгийл хүн өшгөлөхөд өнхрөөд очихоор ийм чулуу. Нэгэсэндээ бол эдлэгээ чанарын хувьд бол одоо яг бидний нөгөө нэг шаардаад байгаа, хүсэж байгаа тийм хэрэгцээг мань хангаж чадхааргүй юм чулуунууд. За ингээд бид нар нэлээд судалгаа хийсний үндсэн дээр бол энэ нэг бүрийн жин нэг 200-аас 250-аас 300 хилтэй чулуу байх нь зөв юм байна гэдэг шийдэлд төрсөн. За чулуу одоо дөрвөлжин байх уу, өөрийнхөө байх уу гэдэг дээр бас бид нар бас нэлээд ярилцсан. За яаж дөрвөлжин гэдэг одоо сонголтын сонгосон гэхээр Бүрхий чулуу бол дэлхийн одоо яг бүхий орнуудын хамгаалтанд одоо тавигдсан саад учруулагчдын дээр бүрхий чулууг ашигладаг юм. Өнхрөөд очсон тохиолдолд цаашаага өнхөрч явах магадaltaй буюу нөгөө саатуулагчийн үүргийг гүйцэтгэж чаддаг. Дөрвөлжин чулуу бол аль ч тал руугаа очсон саатуулагчийн үүргийг гүйцэтгээд автомашины хөдөлгөөнийг саатуулж идэг ийм онцлогтой байдаг юм. Нэг ширхэг чулууны үнэлгээ нэг 350,900 төгрөг орчим байна. Нэг ширхэг чулууны үнэлгээ. За тэгэхээр энэ дээр 3 сая гэсэн дүн бол гарахгүй. Тэгээ нийт чулууны үнэлгээ буюу нийт ингээд бүхэлдэн тавихад нэг 150 хэдэн сая төгрөг, 151 орчим сая төгрөг ингэж гарч байсан. За энэ бол одоо юу гэдгийг санхүүжилттэй холбоотой асуудлын улсыг даргын нөөц хөрөнгө буюу улсыг даргын нөөц хөрөнгө нь бол зориултаараа сангийн сайдын баталсан тушаал байгаа, иргэдийн хурлаас баталсан тогтоол байгаа. Сангийн улсыг даргын нөөц хөрөнгийг бол нийгмийн инх намраагүй байдал, гинтийн болон давагдшгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүсэж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг ийм л хөрөнгө байна. Энэ нь зориултын дагуу цэцэргийн нөөц хөрөнгөөр зарцуулаад явсан ийм л тохиолдол. Өнгөрсөн хугацаанд Сүхбаатарын талбайд орсон олон тооны арга хэмжээнүүдээр маш олон одоо төрийн одоо хүндэтгэлийн арга хэмжээ, үйлчин жуух барих одоо арга хэмжээний үеэр төрийн схам галт гарцсан үеэр автомашинтайгаа дахиад орж ирсэн нэг гэсэндээ тэр бол шууд одоо хаалгын шинжтэй үйлдэлөө тийм ээ. За манай Сингапурын ордны хашаан дотор хүртэл ингээд бас санаатай үйлдэлээр автомашинтайгаа дайрч орсон маш олон тохиолдлууд өнгөрсөн хугацаанд гарсан. Тэгэхээр хүүхдийн баяраар бид нар 6 сарын 1-нд Сүхбаатарын талбайд дүүрэн хүүхдүүд зоглуулчихдээ. Энэ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэн хамгаалах вэ, хэн хангах вэ гэдэг дээрээс огтын бодолцдог. Тэгэд энэ гол чулууны агуулга зорилго бол энэ Сүхбаатарын талбайд дээр одоо жигсаал цуглаан хийж идэх юм уу, баяр ёслол тэмдэглэж идэх юм уу, энэ хүмүүсийн амь насыг одоо хамгаалахад зориулагдсан юм чулуу. Чулууны нэг үрийн үнийг бол тэр одоо сошиалар яваад байгаа 3 сая төгрөг биш. Нэг үрийн үн бол 300 гаруй мянган төгрөгийн үнэтэй ийм л үнэлгээтэй юм.